чинь зүгээр хилцэж байгаа асуудал хаа санал хураалт байхгүй юу те. За гişүүд үг хэлээд дууссан байна. За ер нь бол яг уу бид нар олон талаас нь энэ асуудлыг харах хэрэгтэй. Ахмадуудынхаа бид нар үгийг мэдээж сонсож байгаа. Гэхдээ ямар нөөц бололцоонууд байна гэдгийг харахаар их л нухацтай л харах ёстой байгаад байна. Тэгээ энийг улсын хурлын дарагч гэсэн бас нэг байр суурь илэрхийлж байгаа болохоор манай өргөдлийн байнгын орооноос энэ сонссон мэдээлэл гарц гаргалгаанууд гишүүдийн дэвшүүлж байгаа саналыг тусгаад тэгээд дараагийн шийдвэр илүү явах юмыг бид нар бас хийх ёстой хаа. Манай Эрдэнэт гишүүн бас энэ дээр манлайлж байгаа. Ялангуяа сая хамгийн ойрын зуур хийгдэж боломжтой зүйл нь бол тэр эрсдлийн үнэлгээ эднэртэй холбоотой зүйл байна. Тэ тэр хамгийн боломжит зүйлүүдээс эхлээд юу ч гэсэн бид нар хийх л ёстой байгаад байна. Сая төсвөр тэтгэврийн хэмжээ бас бага зэрэг бол нэмэгдсэн байгаа тий. Чадлынхаа араар төсвийн хэмжээний нэмэгдсэн байгаа. Энэ маань өөрөө эдийн засагт бид нар бас яаж нөлөөлж ийн хэрэглэн дээр яаж ийн гэдгийг их сайн олон талаас нь харах ёстой л харагдаж байна да. Бид нар яг уу нийгмийн даатгал энэ юм явж нийгмийн даатгалын өөрөө тогтолцоо маань их буруу байгаатай мэдээж амжиргааны төвшин Монгол Улсын эдийн засгийн нийгмийн эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотой боловч гол уг нь шийдлийн асуудал бол тэг нийгмийн даатгалын тогтолцоо л байгаа. Тэрийгээ бид нар 90-ад оноос хойш мөнгөжүүлэхгүйгээр явцсан дундаас нь популист одоо улс төрчнөр иргэдэд таалагдах шийдвэр хит гаргасны улмаас энийг гажуудуулсан. Тэг энийгээ даахаа болцсон одоо юм нөхцөлд ингээд байгаа болохоор арга цайсан бас нэг асуудлаас илүү тогтолцооныхаа шин чанартай ямар хурдан л бид бас энэ төр зэсэг үнэхээр иргэдийнхээ асуудлыг шийдэ гэж байвал иймэрхүү юмнууд руугаа ормоор байгаамаа. Тэгээд өнөөдөр бол яг 24 сар байна уу 36 сар байна уу гэд бид шийдчих болно. Гэхдээ энэ бол манай ахмадуудын асуудлыг бол шийдэхгүй шүү дээ тий. Нэг мөсөн бол шийдэж чадахгүй л. Тэгэхээр энийг бас илүү тогтолцооных нь хүрээнд бис харах хэрэгтэй. Энийг талдаа цөмөрөө шийдэл боловсруулж бас ярилцъя гэж бодож байна. За ингээд өнөөдрийн